За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэнд аутизмын талаар товчхон мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Аутизм гэдэг нь хүүхдийн хөгжлийн явцад үүсдэг эмгэг гэж үздэг. Сүүлийн жилүүдэд бол аутизмын тоо үнэхээр нэмэгдэж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүдэд ер нь бол аутизмын урьдчил шинжүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх мөн аль болох эрт илрүүлэх, онцлох юм заашгүй шаардлагатай учраас энэхүү зөвлөгөө бэлтгэлээ. Аутизмтай хүүхдүүд буюу ер нь бол аутизмыг бид нар ямар тохиолдолд илүү анхаарах ёстой вэ гэхээр эмчит хандах ёстой вэ гэвэл нэгдүгээрт нь хүүхэд өвгөн харилцаа үүсгэхгүй байгаа. Жишээлбэл хүн рүү харж инээмсэглэхгүй, баяртай гэж даллахгүй байгаа. Ганц нэг үгээр хэлдэг, бүтэн өгүүлбэрээр ярихгүй, үеийнхэнтэйгээ харилцахгүй, дээр нь хүүхдүүдтэй хамтарч тоглоомоо өгч авч тоглохгүй байгаа. Ер нь бол гадаагаараа тоглоход жишээ нь хүүхдүүд ээлж дараалаад бие биенээ хүлээгээд тоглодог бол яг харилцан тоглохгүй зөвхөн ганцаараа буланд ч юм уу эсвэл хүүхдүүдтэй яг уулзраа олж харилцаа үүсгэж тоглож чадахгүй байгаа. Энэ тохиолдлууд зарим хүүхдүүд дээр бол үнсэх, тэрвэрэхэд огтургүй, биедээ хүргдэггүй ийм тохиолдол байдаг. Ахлах насны хүүхдүүд дээр бол илүү нийгмийн харилцаанд орж чаддаггүй, илүү ганцаараа зожиг ганцаардмал байдалд ажиглагддаг. Дээр нь хүүхэд бусдын харилцаа, нарийн харилцааг сайн ойлгодгүй, яагаад хүн баярлж байгаа, яагаад ууралж байгаа гэдэг харилцааны байдлуудыг ойлгодгүй ийм шинжүүд ажиглагддаг. За мөн ахлах насны хүүхдүүд харьцангуй хэл ярианы хөгжил сайжирсан байдаг боловч бусдад өөрийгөө илэрхийлэх тал дээр дутагдaltaй. Зарим тохиолдолд 3 дугаар биеийн төлөөний үгээр ярих зэрэг ийм шинжүүд ажиглагддаг байна. Дараагийн нэг бүлэг шинжүүд нь бол давтагдмал үйл буюу давтагдмал зан чанар. За тэгэхээр давтагдмал үйл гэхээр нэг хөдөлгөөнийг байнга хийх, жишээ нь гараа өргөх, буулгах ч юм уу эсвэл нэг хаалгыг онгойлгох, хаах зэргээр нэг давтагдмал үйлийг олон дахин хийх, байнгын нэг хоол иддэг, байнгын нэг л хуцаа өмсдөг, эсвэл зөвхөн нэг замаараа явах сонирхолтой ийм ёслолын үйл хөдлөлч гэж нэрлэдэг ийм сонирхлууд байдаг байна. Аутизмтай хүүхдүүд нэмэлтээр илэрч байгаа шинжүүд нь бол нэг кино тэр дотроо нэг анги хит олон давтаж үзэх, өөрийн яг сонирхсон зүйл дээрээ бол анхаарал маш сайн төвлөрдөг. Үүнтэй холбоотойгоор яг нэрээр нь дуутахад сонсохгүй байгаа юм шиг ийм шинжүүд ажиглагддаг. За аутизмтай хүүхдүүд бол мэдээж бас өөрийн сайн чанар буюу бусдаас ялгарах тийм авяас чадварууд бас байдаг. Жишээлбэл тухайн хүүхд бол маш сайн харааны ой тогтоол сайтай. За тийм учраас өөрийн сонирхдаг зүйл дээр бол жишээ нэг машин цуглуулдаг хүүхд байлаа гэхэд өөрөө 100 гаруй машинтай хэрнээ яг дэлгүүрт ороод машин авахаараа өөрт нь огт байдгүй төрлийгөө шууд авдаг жишээтэй. Тэгэхээр харааны ой тогтоолт маш сайтай. За дараа нь сонсгол буюу хөгжмийн авьяас сайтай. За тэр тусмаа даралтад хөгжим буюу төгөлдөр хуурыг маш сайн тоглодгоо гэсэн юм судалгаа болон зөвлөгөөнүүд байдаг. За тэгэхээр нэгэнт аутизмтай хүүхдүүд дээр бол өөрийнх нь сонирхол юу вэ? Аутизмтай хүүхдийг хөгжүүлэх, цаашдаа нийгмийн харилцаанд оруулахын тулд өөрийнх нь сонирхол дээр үндэслэх. Тэгэхээр хүүхдээ маш сайн ажиглах, ямар чадвартай, юунд илүү сонирхолтой, юу ганцаараа бие даа хийх чадвартай вэ гэдгийг дэрэн дөрүүлж хүүхдийн цаашдын нийгэм шиг сурах юм чадвар дээр нь зөвлөгөө өгч дэмждэг байна.